Сайн байцгаана уу? Сүүлд оруулсан бичлэгүүд дээр одоотын түүхийг сонсох сонирхолтой хүмүүс их байсан тул энэ удаагийн дугаартаа хунгийн гүнж одоотын түүхийг төлөвлөж байна. Вонёны эзэнт гүрний өмнөд хэсгийн Манан бодонд хужигдсан уулсын дунд Индранил эрдэмэд цэнхэрдэх нэгэн нуур байдаг нь үзэсгэлэнт азуур нуур юм. Тус нуурын ирэг дээр болор алмазаар солонгорсон гайхамшиг тун жилтгэн олон зууны турш сүнгэрлжээ. Нийслэл хотын хөл хөдөлгөөн улс төрийн дуусахгүй хагаралдаанаас залхсан Режина удмынхан эрт дээр үед тэр нэгэн үзэсгэлэнт газар Люмина хотоос нүүн ирж одоо тэрхүү цайзыг тэдний үр сад болох Айлвины гэр бүл эзэмшин суудаг ажээ. Режина удмынхан шудраг ёс амар амгалан дээдлэгийн хажуугаар хайр дурлалыг эрхэмлдэг маш романтик хүмүүс бөгөөд тэдний хувьд гэр бүл нөхөрлөлгүй амьдрал утгагүй гэж хэлэхэд болно. Язгууртан гэр бүл төрсөн 1-р Айлвын энгийн нэгэн эмэгтэйтэй гэрлэхийн тулд хаан ширээгээ өөрийн дүү болох Сайрус дөгж тус жилтгэнд нүүн иржээ. Тэр бол одоотын өвөө байсан юм. Түүний хүү буюу одоотын аав 2-р Айлвинч язгууртны амьдралаа амьдрахыг хүсээгүй бөгөөд оронд нь нийцээд шашин судалж гэрэл цүмийн хам болжээ. Түүний охин одоо гүнж бол алтан чаргал үстэй, цасан цагаан арьстай, эргэн тойрныхондоо хайрлагдж ирсэн дур булаам залуу хатагтай юм. Ард түмэндээ тэрээр үзэсгэлэн гоо, мэрэгэн ухаан, цэвэр ариун байдлын бэлэг тэмдэг байсан бөгөөд гэрэл итгэл найдварын оч хунт гүнж хэмээх алдрыг хүртжээ. Одоод хэдийгээр хангалуун тансаг амьдралаар амьдарч ирсэн ч өөрийн үйлчлэгч зарц нартаа маш найрсаг ханддаг өрөвч нэгэн байв. Мөн тэрээр бага байхаасаа эхлэн язгууртан удмынхаа эдгээх хүч чадал болон олон хүнд шидийн эрдэм суралцаж тэднийгэж маш гарамгай эзэмсэн юм. Одоод хун шилтгэнээсээ гарч гадны ертөнцид хөл тавьж үзээгүй бөгөөд гэр бүлийн хамт амар тайван амьдарч байжээ. Гэвч чимээгүй даруй төгс мэд санагдах залуу гүнж гадаах ертөнцийг сонирхож ямар нэгэн адал явдлыг үргэлж хүсэн хүлээдэг байв. Өсвөр насндаа тэрээр зориг шулуудаж нөмрөг гівлүүрээр нүрээ халахлан эцэг эхийнхээ зөвшөөрлгүйгээр ойролцоох зах руу сэмхэн гарчээ. Гинэн гүнжид хөл хөдөлгөөнтэй тосгоны амьдрал цоошинхэн байсан бөгөөд бүхэл бүтэн ууттай алтан зоосоор талх авахыг оролдож амьдралынхаа түүхээ ярьж нулимс асгаруулсан гуйлагчинд өөрт байсан бүх үнэт эдлээ өгөхийг оролдож байв. Эдгээр бяцхан адал явдлууд нь түүний гадаах ертөнцийг сонирхох хүслийг улам өдөөж тансаг орд харж өд торгоор хучигдсан оронд түүнд хитрхи уйдгартай санагдаж зүрхнийхээ хүнд маш их ганцаардах болжээ. Лууцаар шилтгэнээс гарах нь түүний хувьд хамгийн жаргалтай үе байсан ч эцэст нь адал явдал зөвхөн сайн сайхан авчирдаггүй гэдгийг ухааруулсан нэгэн үйл явдал болжээ. Залуу гүнж уушийн газрын ойролцоо явж байтал хідэн сохтуу дээрэмчид түүнийг зогсоож бүчин авав. Аз болоход холхон сууж байсан нэгэн сохтуу ир тэднийг хараад сэлмээ суглан босч ирээд дээрэмчдэг хөөн зайлуулав. Гэвч одоотын аврагч хүн дээр гэмтэж өөрөөс нь болж ийм зүйл болсон тэрээр яахаа мэдгүй болов. Одоод болсон явдалд гэмшиж гэр бүлийнхээ дүрм журмын эсрэг шийдвэр гаргаж ухаангүй байсан Баатар эрийг хун шилтгэндээ нууцаар авчирчээ. Шилтгэний цамхагдах өрөөндөө одоод Баатар эрийн шархыг боож үйлчлэгчийнхээ тусламжтайгаар очир эрдэнэсийн шидэт тохиураар гэр бүлийнхээ эдгээх шившлэгийг хийв. Өглөө ирмэг дээр байсан Баатар эрийг асран олон өдрийг өнгөрөөсөн бөгөөд эцэст нь нүдэ нээгт нь ядарсан байдалтайгаар инээмсэглэв. Одоод Баатар эрийг эдгэрэх хүртэл нь хун шилтгэнд нуусан бөгөөд өдөр бүр үйлчлэгтэйгээ ээжлэн хоол авчирч ятга тоглож өгч байв. Биеийн байдал нь сайжирсан залуу эр өөрийгөө бараг ордны Баатар эр Ланселот хэмээн танилцуулж түүний нутаг даяар тохиолдсон олон адал явдал болон өөрийн зам таарсан чихтэй сонин зүйлсийг хурдан хэмнэлтэд дуу болгон түүнд дуулж өгдөг байв. Одоод язгууртан төрлийн дууг л мэддэг байсан бөгөөд тэдгээр хөгжилтэй хизээ сонсож байгаагүй аялгуунууд түүний гадаад ертөнцийг хүсэх хүсэлд сониуч занг дахин хөдөлгөв. Одоотын Ланселоттой өнгөрүүлсэн өдрүүд түүний амьдралын хамгийн хөгжилтэй хэсэг нь болжээ. Тэрээр шинэ найздаа баг багаар сэтгэлийн гүнээ нээж, өөрийн тэрслүү бяцхан адал явдлуудын талаар ярьж, өөрийгөө хамгаалах сэлмийн хэд хэдэн аргыг хүртэл сурч авчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Ланселот айжухнаар дуугаа хурааж, одоотоос зайгаа барьж эхлэв. Тэрээр өөрийгөө баатарлагаар магтан дуулсан хөгжилтэй дуунуудаа тоглохоо болж, оронд нь нэгэн Баатар болон залуу охин хоёрын хайрын түүхийн талаар дуулдаг болжээ. Гэнхэн одоод түүний өөрчлөгдөж байгаагийн цаад учрыг ойлгосонгүй. Харин түүнийг гэрхаа үйлчлэгч одоотоос Ланселот эдгээр дууг хэн тоолож байгаа гэж бодож байгааг нь асуув. Үйлчлэгчийн үг гүнлийн нүдийг нээж тэр эцэст нь Ланселот өөрт нь сэтгэлтэй болсонг ойлгожээ. Үйлчлэгч гүнжид Ланселотын түүнийг гих сэтгэлийг үл тоомсорлож зүхдахгүй байхыг санал болгосон ч одоод өөрөө түүнд сэтгэлдээ эсгээ сайн мэдгүй байв. Ланселотын бие өдөр ирэх тусам сайжирч байсан тул түүний явх өдөр нь ортож байгааг одоод мэдж байв. Сэтгэл санаагаар унсан гүнжид нэг өдөр эцгээс нь загталд ирж түүний сэтгэлийг бүрч өмүүлж орхив. Гүн бараг хүүгээ одоодтой гэрлүүлэх санал тавьсан нь тэр байлаа. Гэвч одоод гинэт ухаарав. Ланселот бараг ордны Баатар шүү дээ. Гэхдээ Ланселот бол гүнгийн хүү байх нь. Хэдийгээр одоотын зүрхэн цээжиндээ догдлон цохилж байсан ч эцэгийнхээ өмнө тайван байх ёстой байв.
Өрөө рүүгээ буцах замдаа гүнж инээмсэглэхээ болж чадахгүй үйлчлэгчийнхээ хамт хөгжилтөн бүжиглэж гин. Гэвч удахгүй гэрлэх болсон Ланселотыг хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байсан Одет одоогоор түүнтэй уулзах зориггүй байгаагаа ойлгожээ. Гэвч санаанд оромгүй байдлаар Ланселот түүнд захидал үлдээгээд салах ёс гүйцэтгүүлгүйгээр хун шилтгэнийг орхон оцсон байв. Түүнд дасан Одет Ланселотыг явсны дараа түүнийг ямар их бишин хайрладгаа ойлгов. Нэгэн орой Одет эцэг эхтэй захидал үлдээгээд хун шилтгэнээс чимээгүйхэн гарan оджээ. Тэрээр Ланселотын үлдээсэн ул мөрийг дагаж насан туршийнхаа хайрыг хайхаар явсан нь тэр байлаа.